Би одоо та нарт ус идэж үзүүлье. Харин та пэйжээ дагаад лайк зурагт арахаа мартваа. Архиар стрессээ тайлдаг. Тамхиар бицдэг. Кофегоор сэргдэг бол мөн эрүүл хоололдог бол энэ усыг заавал идэж сураарай. Сайн мэн ус иднэ. Яагаад гэвэл энэ усыг идвэл бидний биед байгаа шингэнийг тэнцвэржүүлдэг. Кофе уулаа хэрэггүй шингэнийг гадагшлуулдаг. Тэм шидтэй. Мөн зүрхний үйл ажиллагааг, зүрхний эрүүл мэндийг маш сайнаар хамгаалдаг. Тийм гой ус. Өгөрцөө. Ногоон өгөрцөө. Ногоон өгөрцийн тэр чигээрээ усны агуулмж маш өндөртэй. Тэгэхээр ногоон өгөрцийг идэхэд бидний биендх шингэнийг маш сайн тэнцвэржүүлдэг буюу хорийг гадагшлуулдаг хань тий. Тэгээд ногоон өгөрцийг хэрэглэхэд маш амархан штэ. Өглөөний цайнд дээр идэхэд ч тэр өдөр орой хоолн дээр салат идэхэд ч тэр одоо энэ байдлаар нь идэхүү эсвэл янз бүрийн байдлаар нь харах байдлаараа тий нүдэрээ идэхэд янз бүрийн хэлбэр дүрстэйгээр амталж идэхэд үнэхээр амархан. За гаднаас өсөж орж ирлээ хөрчин сайхан угаагаад хийцэн байгаа өгөрцөө байх юм бол аваад идэхэд маш амархан. Хамгийн түрүүнд шүүрж авч идэх хүнс бол ногоон өгөрцөө. Эрүүл хооллох хүмүүс яагаад ногоон өгөрцийг хамгийн түрүүнд иддэг гэж? Ямар ч калори авахгүй. Шууд идэхэд боломжтой хамгийн супер эрүүл хүнс. Дарсалсан өгөрцөө бидэх те. Дарсалсан өгөрцийг бол би эрүүл хүнс гэж хэлэхгүй. Мэдээж ууг суус янз бүрийн бүтээгдэхүүнүүд нэмэлтээр орж бий болдог болохоор эрүүл хүнс гэж хэлмээргүй байна. Бас нэг гоё дуулах мэдээ байна. Хэрв та ногоо идэж сурмаар байвал нэг төрлийн ногоог маш олон төрлөөр амталж, маш олон төрлөөр хоол, салаад, зуу шийж идэж сурмаар байвал миний жаргалтай амт скуулийн гишүүн болоорой. Эхний 300 гишүүн маань $3. Цаашлаад 600 гишүүн маань $6, 900 дахь маань $9 гэдэг ингээд өсөд явна. Тэгэхээр эхний 300 та багтаарай.